За бүгд сайн байцгаана уу? Өнөөдөр хэдүүлээ арай нэг өөр төрлийн бичлэг турших гад ингээд сууж байна. За өнөөдрийн бичлэгний маань сэдэв болохоор хамгийн хүлээлт өндөр байгаа 20 тоглоом ямар тоглоом байгаа вэ? Яадаг тоглоом бэ талаар ярилцгаар бэлтлээ. За тэгэхээр бүгдээрээ бичлэгээ дуустал үзээрэй. За эхний тоглоом маань The Dusk Bloods байна. Action role playing жанрт орж байгаа. Энэ тоглоом нь 8 хүртэлх хүн холбогдоод player versus player, player versus environment байлдах горимтой ийм тоглоом юм байна. За Dusk Bloods маань From Software-ийн тоглоом байгаа. Мэдээж одоо Souls-like тоглоом гэсэн үг. Ялангуяа Bloodborne-ы vibe-ыг агуулсан тийм тоглоом гэж одоо олон хүнээс цаашаал хүртэж байгаа. Тийм одоо хүлээлтэнд их өндөр байгаа. За миний хувьд гэх юм бол тоглож чадахгүй хөө. Угаасаа Souls-like тоглоомд би өгөн дуртай. Тэгтээ одоо тоглож чаддгүй төрлийн одоо суг төрлийн хүн байгаа. Би өөрөө бол YouTube-ээр л үзэж таарах байх. За дараагийн танилцуулах тоглоом маань Pragmata гэдэг тоглоом байгаа. Action adventure төрлийн тоглоом байгаа. За энэхүү тоглоомын маань гол дүр болох одоо Hugh, Diana гэд хоёр дүр маань одоо хамтдаа саран дээр байрласан станцаас одоо гэрлүүгээ буюу дэлхий рүүгээ буцахын тулд нэг AI-тай тулдж байгаа тухай тийм тоглоом юм байна. За миний хувьд гэвэл энэ их хөөрхөн тоглоом шиг санагдсан. Залуу нь одоо акшн тоглоомнуудыг хийгээд тэр нуруунд дээр нь байгаа одоо жоохон охин нь пазлыг хийдэг. Тийм одоо үүрэг даалгавартай, хувийн гэсэн үүрэг даалгавартай энэ тоглоом байгаа. За миний хувьд бол нэлээд хөөрхөн тоглоом шиг санагдаж байгаа. За энийг бас тоглож магадгүй гэсэн миний листэнд байгаа. Дараагийн тоглоом маань Onimusha Way of Sword гэх тоглоом байна. За энэхүү тоглоом маань одоо мөн action adventure төрлийн тоглоом байгаа. Тоглоом маань Edo 2-ны үеийн одоо Kyoto хотод янз бүрийн тийм мангасуудтай тоглож буй самурайн талаар гардаг. За dark fantasy тоглоом юм байна. За миний хувьд бол энэ тоглоом нэлээд таалагдсан. Одоо Япон дэмтэй болохоор ч тэр юм бөөмэд нэг тийм заваан мангасууд гарч ирээд тэдрийг янз янзын байдлаар завчаад тэгээд одоо нөгөө алж утгаж байгаа нь аюу тийм кайфтай, тийм гоё тоглоом шиг санагдсан. За дараагийн тоглоом бол Resonance A Plague Tale Legacy гэх тоглоом байна. Тоглоомын тухайд гэвэл өмнөх ангиудаасаа 15 жилийн өмнө болсон үйл явдлын тухай prequel тоглоом юм байна. За гол дүр болох София маань Minotaur арал дээр янз бүрийн хачин жигтэй амьтад болон пазл хийж одоо өөрийн өнгөрсөн болон хувь тавилантайгаа нүр толгох тухай тийм тоглоом юм байна. За миний хувьд гэх юм бол тоглоом маань нэлийн акшн их тоглоом шиг санагдсан. Өмнөх одоо хоёр ангиуд нь нэлийн одоо нууцаар явдаг стелт механиктай тийм тоглоом байсан бол энэ тоглоомын ялгарч байгаа одоо онцлог нь гэх юм бол илүү акшн сайтай тийм акшн ориентэд тийм тоглоом болж байгаа юм байна. За дараагийн тоглоом бол Pokemon Pocket явна. За энэхүү тоглоом маань Pokemon-ы ертөнцийн одоо simulation тоглоом байгаа. Ер нь бол одоо Palworld гэх тоглоом гарсан да Pokemon-тэй төстэй системтэй. За тэр нэлийн амжилттай байгааг хараад бас өөртөө хийсэн болов гэж бодогдохоор тийм харагдсан. За гэхдээ vibe-ийн хувьд гэд хэлэх юм бол одоо Animal Crossing тал руугаа илүү төстэй тийм тоглоом байгаа. За миний хувьд өөрөө simulation тоглоомд их дуртай. Тэгээ дээр нэмээд Pokemon-ы хөөрхөн хамттай хамтдаа ингээд base байгуулад амьдрын тоглоно гэхээр илүү их таалагдж байгаа. За нэлийн хүлээлтэнд бас нэлийн өндөр байгаа тоглоомнуудын нэг гэж хэлж болно. За дараагийн тоглоом бол Marvel Token Fighting Souls гэдэг тоглоом байна. За Marvel-ийн баатруудын fighting game байна. Тоглоомын тухайд гэх юм бол Mortal Tekken гэдэг шиг дуугдуудаас хараад зодтолдог энэ тоглоом байна. За нэг онцлог юм нь 4 эсрэг 4 баг бүрдүүлээд тултна гэсэн байна. За миний ойлгож байгаагаар бол 2 тоглогч 4 хүнтэй баг бүрдүүлээд тэгээ зодтолдох юм байна гэж ойлгосон. За арай ч нэг 4 зэрэг холбогдоод тоглохгүй л байна. Гэтэ яах юм байгаа бүү мэд нөгөө геймплей тал руугаа мэдээлэл бол хангалттай цацагдаагүй байгаа. За миний хувьд энэ тоглоом нэлээд компондоор суурилсан хэцүү тоглоом шиг харагдсан. За гэхдээ ямар ч байсан туршиж үзэхэд бас геймгүй тийм тоглоомууд нэг хаа гэж бодож байна. За дараагийн тоглоом бол Lego Batman Legacy of the Dark Knight гэдэг тоглоом байна. За Lego Batman-ы 4 дахь тоглоом нь болж гарч байгаа ийм тоглоом юм байна. За кино болон бусад медиагаас сэтэлсэн open world action adventure тоглоом байгаа. За Lego-гийн тоглоомод бол илүү нөгөө хүүхдэд чиглэсэн зургалтай гэх юм уу. Геймплей талаасаа тийм байдаг бол энэ хүү шин тоглоом нь одоо насанд хүрсэн хүмүүст ч гэсэн тоглоход уйдах аргагүй хөөрхөн зургалтай тийм байна гэж өөртөө хамгарч байгаа. За миний хувьд бол энэ тоглоомыг энэ жил заавал тоглоно гэсэн бодолтой байгаа. За дараагийн тоглоом бол Lords of the Fallen 2 гэдэг тоглоом байна. За энэ хүү тоглоом нь ерөнхийдөө Souls-like тоглоомын төрөлд орж байгаа.
ертөнцийн хувьд одоо Dark Souls, Bloodborne гэх төстэй. Зурглалын хувьд их гоё болсон ийм action role playing game байна. За миний хувьд бол энэ тоглоомыг хэр амархан бэ гэдгээс шалтгаалаад тоглох хэсгээ бас шийднэ. За Dark Souls энэ шиг хэцүү байвал тоглож чадахгүй байх. Тэгээ арай өршөөлтэй те арай амархан байвал тоглож магадгүй энэ тоглоом байна. За трейлер үзэхэд бол янзын гоё харагдаж байна. За дараагийн тоглоом маань Invincible Versus гэдэг тоглоом байна. За энэхүү тоглоом нь бидний үзэх дуртай одоо Invincible comic болон animation зурглалаас сэтүүлсэн ийм fighting game байгаа. Яг одоо Marvel Tokyo-тай адилхан гэсэн үг. За надад маш их таалагдсан. За хүлээж байгаа тоглоомнуудын нэг байна. Та зэрэг зодтолж байгаа тэгээ туснууж гарч байгаа зураглал энэ төр цаанаасаа тус хөргсөн тийм тоглоом шиг санагдсан. За баг Mortal Kombat-аас илүү сонирхолтой санагдсан гэхэд бол хэлцэхгүй. Сүүлийн үеийн Mortal Kombat хит ойрхон гараад бас жоохон суугалсан юм шиг санагддаг. Тэрний оронд бол яг гоё тохирохоор тоглоом байж бас магадгүй гэж хүлээж байна. За дараагийн тоглоом маань Crimson Desert гэх тоглоом байна. Жанрын хувьд open world action adventure тоглоом байгаа. За тоглоомынхон хувьд гэх юм бол луу муу гардаг те. Тэгснэ Red Dead Redemption 2-оос илүү том аптай тоглоом гэж бас өөрсдөө зарлаад байгаа. Мэдээж олон хүний хүлээлтийг үүсгэж буй бас нэг том тоглоом байна. Миний хувьд гэвэл тэр одоо тэр луу унаад явж байгаа хэсэг нь л бас үзэхэд шар ус босгож байна. Одоо гоё тоглоом шиг харагдаж байна. За дараагийн тоглоом маань Alert 007 First Light гэх тоглоом байна. За энэ тоглоом нь James Bond-ын Origin төв гардаг action adventure төрлийн тоглоом байгаа юм байна. За энэ тоглоомыг хийж байгаа студ нь манай одоо Hitman-ыг хийснээр алдартай IO Entertainment ажиллаж байгаа. За тэгэхээр нэлийн хүлээлт үүсэх үед сайн тоглоом болж байгаа гэсэн бас олонний бас сайшилтай үгс яриануд бас байна. За James Bond-ын киноны хувьд бол одоо дургу хүмүүс байдгүй болов уу гэж бас би боловтой бодож байна. Миний хувьд бол энэ янз янзын гой гаджет ашиглаад янз янзын даалгаварт явах нь өөрөө их гой санагдаж байгаа. Ер нь бол тоглож үзэх бас боломжтой тоглоомуудын нэг гэж бол харж байна. За дараагийн тоглоом маань Forza Horizon 6 гэсэн тоглоом байна. За сүүлийн үеийн урлагийн тоглоомнуудын дунд бол одоо хамгийн алдартай геймплеер хамгийн сайнараа хүмүүсээс өндөр үнэлгээ авдаг болсон. Энэ тоглоом маань одоо дараагийн ангиараа Японд уралдах нэ. За Японд болж байгаа хичнээн тоглоом байгаа юм дээ. Тэгээд ер нь бол яг аргагүй трейлерээс харахад бол үнэхээр гоё вайбтай харагдчихлээ. За дараагийн тоглоом бол Marvel's Wolverine. За Insomniac-ийн хийж байгаа одоо дараагийн супер баатар тоглоом бол Marvel's Wolverine байна. За энэ тоглоом нь бусдаас ялгаатай нэлээд одоо цуснууж гарсан комбат сайтай тоглоом болсон харагдсан. За өгдөггүй баатраар хийж байгаа болохоор бас яг ямар болох юм илүү их сонирхолтой байна. X-Men учраас бас дайсан гэх юм уу туслах дөрүүд төр бол X-Men-ийнхэн орж ирэх нь ойлгомжтой. За трейлер дээр нь бас Mercer гарч байгаа харагдсан. За энийг бол заавал тоглоно яваад татсан байгаа. Тийм одоо хүлээлт өндөртэй тийм тоглоом байна. Дараагийн тоглоом маань Saros гэдэг тоглоом байна. За action жанрын тоглоом байгаа. За боо шийдэн бариад одоо харь гариг гэх юм уу те фэнтези world-д нэлээд тийм заван бас мангасуудтай байлдаж байгаа. Тийм бас тоглоом шиг харагдсан. За геймплей талаасаа бол нэлээд ихтгэл айдар хүлээлгэхээр тийм одоо сайн геймплейтэй тоглоом шиг харагдаж байна. За хүмүүсийн зүгээс бол хуучаад Returnal гэх тоглоом гарсан. Тэрний дараагийн анги юм уу те ер нь бол тэрнтэй их төстэй харагдаж байна гэсэн тийм комментууд бас нэлээд их байгаа. За тэгэхээр бол хүмүүст бол нэлээд хүлээлт өндөртэй байгаа тоглоомнууд нэг гэж хэлж болно. Дараагийн тоглоом бол миний хамгийн хүлээж байгаа тоглоом болох Resident Evil Requiem байна. За Resident Evil-ийн талаар мэдэхгүй хүмүүс байвал action horror жанрын тийм тоглоом байгаа. За энэ анги нь болохоор main story-гийн 9 дахь анги болж гарч байгаа. Grace Ashcroft болон Leon Kennedy-гийн Raccoon City дэх хадлын бодлуудыг харуулах ийм тоглоом болох нэ. За би өөрөө энэхүү зурвалд бол маш их дуртай. Гэхдээ өөрөө бол нөгөө тоглох гэхээр жоохон айгаад нөгөө нэг тоглож чаддгүй юм байгаа. Яг энийг бол YouTube-ээр үзэж таарах байх би өөрөө. За ямар ч тач энэ жилийн одоо хамгийн хүлээлттэй байгаа тоглоомоор GTA 6. За тэгээд араас нь энэ Resident Evil орохоор ийм том тоглоом гарахаар болж байгаа юм байна. За дараагийн тоглоом маань Reanimal гэдэг тоглоом байна. За жанрын хувьд энэ тоглоом нь horror adventure төрлийн тоглоом байна. За миний сонссон буруу биш бол энэ тоглоомын хөгжүүлэгчд нь за Little Nightmares 1-2-ыг хийсэн тийм баг одоо ажиллаж байгаа гэсэн. За ер нь бол трейлерыг үзэж гисэн яг л те Little Nightmares шиг тийм мэдрэмж төрүүлж байгаа тийм тоглоом байна. За сүүлийн 3 дахь анги нь хит одоо богинохан болсон гэж олон хүнээс нэлээд муу үнэлгээ авсан Little Nightmares-ийг одоо буцаахаар Reanimal тоглоом гарч ирж байгаа юм байна. Дараагийн тоглоом бол Tomb Raider Legacy of Atlantis гэдэг тоглоом байна. За мэдээж одоо Tomb Raider бол олон жил явж байгаа маш амжилттай франчайз.
энэхүү тоглоом маань одоо action adventure төрлийн тоглоом байгаа. Ер нь бол шин содын мэж илрүүлдэгтэй археологчтой тоглоом бол хэзээ сонирхолтой байдаг. За жишээ нь одоо Indiana Jones, Uncharted гэх мэт тоглоомууд бас адил төсөл тоглоомууд бас байна. За энэ тоглоомын трейлер дээр гарсан одоо хамгийн сонирхолтой юм нь гэвэл динозавр гарч байгаа. За баг Jurassic Park юм аашаа тий. Бас л гой тоглоом болох байхаа гэсэн хүлээлт өндөртэй байна. За дараагийн тоглоом маань Neo 3 байна. За Souls-like тоглоомд дуртай хүмүүсийн нэлээд өндөр үнэлдэг тоглоомуудын нэг байгаа. За би бас нэг удаа тоглох гэж оролцсон байдгийн. Ер нь бол чадаагүй тэгээд устгасан байт юм аа. За энэ тоглоом маань өөрөө Японы дэмтэй тим газар одоо үйл явдал нь болж байгаа. Одоо дээрээс нь өөрөө самурай хүн байгаа. Бас нэг ижил төстэй тална гэвэл зааван мангасуудтай байлддаг. За тоглоомын хувьд бол геймплей талаасаа их олон хүн цаашаагдсан тажгүй сайн тоглоом байгаа. За тэгэхээр ер нь бол тоглож үзэхэд бол геймбүү тоглоом гэж бас ойлгож болно. Дараагийн тоглоом маань Control Resonant гэж тоглоом байна. За энэхүү тоглоом нь Control тоглоомын дараагийн анги болж гарч байгаа юм байна. За гол дүрийн хувьд өөрчлөгдсөн. Мөн гол геймплей механик нь бас өөрчлөгдсөн гэж байгаа. Өмнөх анги нь буу бариад явдаг байсан бол одоо энэ удаад илүү мэлэг компьютер суурилсан тийм тоглоом болсон байгаа юм байна. За энэ нь бол маш гоё зөрөгтэй өөрчлөлт. Жишээ нь одоо Ubisoft гэдэг юм уу тийм том компаниуд нэг тоглоомыг ингээ ашиглуулчихороо тэрийг ингээ давтаад жил болгон хийгээд байдаг нэг тийм сул тал байгаа. Тэгээд нөгөө тоглоомууд нь бүгдээрээ адилхан болдог тий. За ер нь бол тэгж тоглоомоо хүлэхгүйгээр ингээд шинэ өөрчлөлт хийж байгаа нь бол миний хувьд бол маш зөв алхам болж байна гэж харж байна. За ер нь бол хүлээлт өндөр байгаа тийм тоглоомуудын нэг тоглох хаа гэж найдаж байна. За сүүлийн тоглоом нь бол алдарт Grand Theft Auto 6 буюу GTA 6 байна. За GTA-г мэдэхгүй хүн гэж бол байхгүй нь мэдээж. За өөрийгөө геймер гэхгүй хүмүүс ч гэсэн мэддэг тийм том хүрээг хамарсан тоглоом байгаа. За 13 жил хөгжүүлэгдэж байгаа ийм тоглоом юм байна. Хөгжүүлэлтэнд нь л гэхэд одоо 2 тэрбум доллар орсон гэх тийм одоо яриа бол байна. Яг албасны факт бол бас биш юм байна. За тэгэхээр одоо сүүлийн тоглоом маань хүн болгоны мэддэг GTA 6 тоглоом байлаа. Бичлэг маань дуустал нүцэн та бүхэндээ баярлалаа. Хэрвээ та бүхэн таалагдчихвал лайк болон subscribe-аа дарж намайг дэмжээрэй. За тэгэхээр дараагийн бичлэг дахин уулзцгаая. Түр баярлалаа.